уучлаарай. Нэг асуулт байна. Та хүүхдээ бүр ууралсан үедээ яаж хүмүүжүүлдэг вэ? Энэ эсвэл энэ. Тэгвэл өнөөдөр олон улсын хүүхдийг зодож шийдэхийн эсрэг өдөр болж байна. Харин Монгол эцэг эхчүүд маань хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлдэг бол хүүхдээ зодох талаар ямар ойлголттой байдаг вэ? Сахилгагүйчийг л гэсэн юм барьдэн штэ манайх ер нь. Яах загнаа могно гэж боддоо штэ. Тий, огт загнахгүй байна гэж бас байхгүй. Өмүүлж хүүхдүүд өөрөө аяхгүй нь. Халуугийн 8 хүртэл насны хүүхдүүд бол өмүүлээд гүйжлөг, хараажлөг. Одоо бидний үед бол бас банк хүрсэтгэл байсан шүү дээ. Ээж авах хөвгөнд орохгүй бол бүкс рүүгээ ороолгох ч юм уу те. Одоо тэгэж мэгэж тэр чи одоо бараг л 20-т зүйл болсон юм шиг үлээ шүү дээ. Би одоо 19-т нэг охинтой, тэгээд 10-тай нэг хүүтэй. Тэгээ урамшуулах талаас нь мундаг штэ гэдэг үг бол бараг өстэй баян хэлдэг штэ. Ганц нэгэн бас загнах үе гарна штэ. Ганц буруу үг хэлнэ штэ бас гомдох. Тэгээ дараа нь айгу өөрөөс нь шууд яна миний хүү уучлаар ээж нь гэж хэлсэн юм бол гээл тэгэл уучлах очив. Гэхдээ би ч одоо хоёр хүүхдээ одоо том болсон баг ээжтэйгээ өчсөн хоёр харгуу байна л та. Тэр хоёрыг бол би өсөхдөө ер нь зодож мэдж үзээгүй. Эмэн чамд буруу юм ярих хэлээгүй шүү. Миний хэлж байгаа бол та нарт өөрсөн чинь хэрэгтэй гээл хэлдэг юм би. Ялангуяа аль нарыгаа бол би гар хурж үзээгүй те.